Манай Монгол улс нийгмийн бүтцээ өөрчлөөд даруй 26 жил болжээ. Тэгээд яг юу болов? Анхны нийгмийн бүтцээ өөрчлөхдөө тусгай хангамж хэл авах нэг намын дарангууллыг эсэргүүцэж байна гэж ирээд гарч ирцгээсэн. Одоо тэгээд нүдэн дээр өөрсдөө эсэргүүцэж байсан дэглэмээ хааж байхгүй сонгодог утгаар нь хөгжүүлж байна. Авилга хэл авах сонгодог утгаараа хөгжүүлв. Хэн их мөнгө төлсөн төрийн сайд түмний хэлж болдог боллоо. Төрийн албыг төрлийн алба болгож гэр бүлээрээ нэг яам тамгын газар өмчилж явдаг болов гэд тоочоод байвал энэ дэлхийн хамгийн болж үдэхгүй бүхэн хурамчулсан газар бол Монгол улс болжээ. Дэлхийн нийтээр татгалзаж байгаа хамгийн шудраг ус дэглэм гэмт хэргийн шилдэг цогц бүтэц рүү Монгол улс гэрлийн хурдаар дахин орж байна. Бүр сүүлдээ жирэмсэн эмэгтэй хөвгөл хөвгтэй эхчүүдийг үрдэж оронд гэж барьцаалах хүртлээр зэрлэгшин хаач явахгүй сонгодог мафи хэлбэр рүү орж байна. Улс их орноо сүрэл рүү аваачлаа. Түүхэндээ орж үзээгүй байсан их хөрийг урхан жилийн дотор хийлээ. Ахаад хийж байна, хийгч байх. Тэр гол ус нутаг бэлчээр сүйдсэн, сүйтгэсэн их орноо зарж идсэн, уусан, эвгсэн дөрүүлсэн зэргийг нь ямар ч шилдэг аавж ит мөрдөн байцаах газар учрыг нь олохгүй болтол нь толгойг нь эргүүлж дампууруулсан. Энэ бүх муу муухай гэмтэргийн цогц бүтцийг 90 оноос хойш улс төрд орж ирсэн Манангийн 20 орчим хүн л бүтээлээ. Байчаад бүр гэр шилбэр шинээс нь гишүүн сонгуул хуучнаас нь гих хилцэг хүртэл гарган ирж тарих угаах гэж оролдож байна. Тасралтгүй төрд сууж улс орныг ийм байдал төргсөн энэ хэдэн архагшсан хүмүүсээс салахгүй бол улс орон улмалд оройтно. 26 жил бид нар аль байдаг өнгөтэй өдөгөө өглөө 26 жил бид хамаг байдгаа цөлмүүлээ, дээрэмдүүллээ, хулгайлууллаа. Одоо болсон. Гэр шилбэл шинээс нь гишүүн сонгосон шинээс нь сонгуул дээр гэдгийг энэ цаг үе харууллаа. Дэлхийд байхгүй тэр өмтнүүд Монгол улсын их хурлаас л төрөн гарч байна. Энэ 20 орчим хүн эдэж ууж элбэж хулгайлахаас өөр юм хийж чадахгүй юм байна гэдгийг бид харлаа. Гэр шилбэл шинээс нь гишүүн сонгуул бас л шинээс нь сонгоод нэг үзье. Нэгэн жиргээ чи хэлсэнчлэн тэр нүүрсчдийн нам өс санагчид цадиггүй олигарх задарсан хууль шүүгийнхэн бүгдийг нь энэ сонгуулиар чөлөөчөөд сэтгэл зовох юмгүй айргаа уугаад суух тэрл мэдрэмж.